За бид MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Ашид Эрдэнэтэй холбогдож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр урд хөршийн эдийн засгийг шинжилшид бас янз бүрээр тайлбарлаж байна. Та хувьдаа юу гэж харж байна? Урд хөршийн эдийн засаг буцаад хэдийн хугацаанд сэрэх бол? Хятад эдийн засгийн бол өсөлтийн хурд бол жоохон шаарсан байгаа. Гэхдээ л дэлхийд дээр нэлээд том өндөр өсөлттэй орнуудын тоонд Оросын хөвөр байгаа л да. Тэгэхээр эдийн засгийн өсөлт нь бол ер нь 9% байдаг гэсэн бол энэ жилдээ нэг 7%-аас арай жоохон дээгүүр гарах лөө гэсэн таамаг байгаа. Тэгээд энэ 2%-аар буурсныг, өсөлт нь буурсныг бол хүмүүс шаарж байгаа гэд янз бүрээр тайлбарлаж байгаа л да. Гэхдээ энэ бол их том эдийн засаг, дээрээс нь 7%-аар өснө гэдэг бол маш өндөр өсөлт юм а гэдэг бас хэлмээр байна. Тэгээ ер нь бол хятад засгийн газраас дахин юунда хөрөнгө оруулалтыг нэмэхээр сүүлийн шийдвэрүүд гаргаад байгаа л да. Хөрөнгө оруулалт ингэж нэмж байгаа буцаад эдийн засгаа одоо сэргээх ийм байдлыг үүсгэнэ гэж та харж байна. Тэгээ ер нь бол тэгж харагдаж байна. Тэгэхээр 2008 онд хятад эдийн засаг бас ингэж удаашгүй хятад засгийн газраас бол 780 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг бол гаргаж эдийн засагт бол хийж ирсэн зам гүүр төмөр зам барьж ирсэн. Одоо бол энэ удаад 180 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг бол оруулсан байгаа. Тэгэхээр бол бас эдийн засгийн өсөлтийн хурцыг бол бас тийм ч хурдтай шаараагүй гэж үзэж байгаа нэг дохио олоо. Тэгээ хятад улс эдийн засгийн бол маш тэгж сайн удирдах чаддаг эдийн засгийн тоонд бол ордог л та. Сүүлийн хүмүүс урд хөршид шинэ хямрал үүсгэх юм байна. Үүнийг дагаад Монголд бас санхүүгийн эрсдэл хямрал нүүлэх магадлал их өндөр байгаа юм шиг байна гэж харж байна л да. Монгол хүмүүс яг энэ мэдрэмжийг бас яаж авах ёстой бол одоо ямар цохилт Монгол улсад мэдрэгдэх тийм нөлөөлөл танд ажиглагдах вэ? Тэгээ яг хятад эдийн засгийн энэ жил хурд энэ жил саарахад бол шууд төмрийн хөдөр болон кокс нүүрсний үнд бол шууд нөлөөлж байгаа л та. Тэгээ хоёулаа нэг 30-40%-аар бол унсан байгаа энэ жилдээ. Тэгэхээр бол Монголын одоо экспортлдог бараанууд бол шууд нөлөөлөд эхэлсэн. Гэхдээ бол би энийг бол богино хугацаанд болов гэж бодож байгаа. Ягаад гэвэл ер нь бол ингээд харахад хятад эдийн засаг бол дэлхийд хоёрт ордог эдийн засаг. Гэхдээ энд бол тэрүүн 300 сая хүн байдаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсаас 4 дахин олон хүнтэй. Гэхдээ Америкийн эдийн засаг нь бол бас нэлээд бага хэвээрээс байгаа. Ер нь бол ойртож байгаа. Тэгээд дараа нь бол нэг жишээ хэлэхэд хятад улсын төмөр замын сүлжээ бол Америкийнхаас 2 дахин бага байдаг. Тэгээ бодохоор бол хятад маш их төмөр зам барих хэрэгтэй, зам харилцаа барих хэрэгтэй нь харагдаж байгаа хаа. Тэгэхээр бол эргээд одоо энэ төмрийн өдөр коксны нүүрсний үн унснаар юу нөлөөлж байгааг бол гадаадд одоо хятадаас нэлээд хоол одоо Африкт юм уу Бразилд байгаа уурхаанууд баригдчихжсэн бол ингээд санхүүжилтээ олж чадаагүй байхад ингээд үн унчаар тэр уурхаанууд бол ашиглалтанд орж чадахгүй бол хүрдэг. Хүмүүс дахиад үн өсхийг бол хүлээх өөр шаардлагатай болдог. Өөр аргагүй болдог. Тэгэхээр Монголд бол хамгийн том давуу тал бол Монгол яг хятадын хөрш орон. Тэгэхээр манайд бол уул уурхайн бүтээгдэхүүн бол харьцангуй бусад оронтой байдлаар харьцуулахад хямдхан гардаг. Тэгэхээр эргээд би Монгол улс энэ кокс нүүрс төмрийн үн бол сэргэх баг. Тэгээд манай уурхаанууд нэгэнд үйлдвэрлэлээ эхэлсэн учраас одоо энэ хэвээр үргэлжлүүлээд байх болов уу гэж бодож байна. Монголд орж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ч гэсэн буурсан зүйлтэй байна л да. Гадаад эдийн засгийн төлөв байдлаас хамаараад бас өөр хүчин зүйлсүүдээс хамаарч байгаа байх л да. Таны хэвлэл өгсөн ярилцлага бас гарч ирсэн л да. Засгийн газар хувь хэмжээгээ нэмэгдүүлэх нь хөрөнгө оруулалтыг бас бууруулах магадлалтай гэдэг байдлаар тас сэрэмжлүүлж ярьсан байсан. Учир шалтгааныг нь товчхон бол танилцуул. Яг энэ жилийн хувьд бол гадаадын хөрөнгө оруулалт бол нэлээд буурч байгаа нь бас биднэрт ажиглагдж байна. Тэгээд энэ бол хамгийн гол нь төв эдийн үн унж байгаа. Гэхдээ бас энэс гадна яг Монголтой холбоотой шалтгаанууд бас нэлээд ихээр нөлөөлж байна. Энэ дээр бол нэг гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гаргасан. Тэгээд тэрийг бол бас эхлээд гаргахын өмнө одоо маш арай бүр хүнд хэлбэрээр гаргахаар ингээд зэгчилсэн. Тэр бол нөлөөсөн. Тэгээд дээрээс нь бол одоо ингээд оюутлогын гэрээг бас өөрчлөн ингээд энэ бүгд нь хөрөнгө оруулалтад буруу тохиолоод эргээд Монгол руу орж ирж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ бол буурч байгаа нь харагддаг. Гэхдээ бас нэг үг хэлэхэд энэ
ялангуяа энэ эдийн өсөлтөнд оюутлын хөрөнгө оруулалт маш их нөлөөлж байгаа. Тэгээ оюутлын хөрөнгө оруулалт ямар нэгэн хэмжээр саарах юм уу? Тэгээ оюутлыг дагаад бусад хөрөнгө оруулалт ингээд багасах юм бол түүхийн эдийн үн уналттай үед бол Монголын эдийн засаг бол дахиад хямралд орохыг үүсэхгүй л дээ. Дэлхийн эдийн засгийн төлөв байдалд түүхийн эдүүдийг эмзэг нөлөөлөх юм л да. Тэр дундаа нүүрс, газрын тос, төмрийн өдөр гэх мэтлэн за энэ үед бол зэсийн үн алтны үн хариу өссөн зүйлтэй байдалтай байна л да. Эндээс бас монголчууд Монголын эдийн засагт бас ямар нөлөө ажиглагдж байна. Эерэг талаас нь хараад үзэх юм бол. Тий, зэсийн үн бол нэлээд онцгой гэж нэмэгдэж байгаа. Гэхдээ л бас нөгөө 2010-11 оны үнэтэй харьцуулахад бол бас бага хэмжээнд байгаад байна л да. Тэгэхээр ер нь бол монголчууд бидний хувьд бол маш их баялагтай. Тэгэхээр одоо нөгөө олон төрлийн урд нь зөвхөн зэсний экспортоос хамааралтай байдгаас бол одоо нүүрс төмөр нэмэгдсэн байгаа. Тэгэхээр тэгж бодохоор бол энэ яг энэ зэсийн өндөр байхад одоо оюутлогоо ашиглалтанд орсноор бол манай төсвийн орлогот бол сайн нөлөөлөх ёстой л гэж дахиад нэг төсвийн орлогыг бүрдүүлэх их үүсвэр нэмэгдэж байгаа л гэсэн үг л дээ. Тэгээд дээрээс нь хэлэхэд бас энэ оюутлогоо бас зарим хэсэгт нь бол алтны нөөц их байдаг. Тэгэхээр алтны үн бол бас өсөж байгаа гэдгийг л хэлэх хэрэгтэй байна. Зөвшөөрөл дэлхийн зах зээлийн үнээс хамаарат Монголын эдийн засагт нөлөөлөл үзүүлж байна. Харин нүүрс бол урд хөршөөс хамаарч байна л да. Урд хөршийн эрэлтээр шалтгаалж Монголын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр нь харагддаг болохоор нүүрснээс хамаарсан эдийн засаг бас эрсдэлтэй гэдгийг харж болохоор ах шиг байна л да. Та бас хөрөнгө оруулагч хүний хувьд хөрөнгө оруулагч нартай ажиллаж байгаа хүний хувьд энийг бас яаж харж байна? Монголын эдийн засгад яхахгүй түүхийн экспортлогч орон учраас энэ үнийн хэлбэлзэлтэй бол нэлээд их хамааралтай байдаг. Тэгэхээр бол Монгол улсын бодлого бол энэ яг энэ түүхийн эдийн үн өндөр байхад олон ашиг орлогоо одоо санд хадгалаад тэгээд энэ хямралтай үед нь бол эргээд дэд бүтцтэй хөрөнгө оруулагч юм уу ийм чиглэлээр хөгжих бол боломжтой. Тэгээд энэ гэхдээ зөвхөн түүхийн эдээс өөр юм экспортлдаггүйгээд бас өөрсдөө их гол шүүмжлэх юм харагддаг л та. Гэхдээ энэ харахад бол Норвег гэдэг улс байгаа, одоо Сауди Араб гэдэг улс байгаа дандаа түүхийн эд экспортлдог. Гэхдээ дэлхийн одоо хамгийн баян орны эдийн жишээ болсон. Тэгэхээр хамгийн гол нь энэ орж ирж байгаа мөнгийг сайн удирдах тэгээд менежмент хийх явдал байгаа л та. Тэгэхээр одоо түрүүний 4 жил байсан шиг бэлэн мөнгөөр тараах юм бол инфляцийг бол нэмдэг. Харин дэд бүтэж босод салбартаа хөрөнгө оруулах юм бол дараагийн одоо хямралтай үед нэг бол дэмждэг, хоёрдугаарт нь илүү их эдийн засгийн өсөлтийг одоо бүрэлдүүлж яадаг л та. Тэгэхээр зам харилцаа сайн байх юм бол худалдаа сайн явдаг. Магадгүй Орос Хятад хоёрын хооронд ч гэсэн худалдаа Монголоор дамжин өнгөрөх. Тэрнээс нь бид нэр одоо тээврийн болон бусад хэлбэрээр орлого олох боломжтой гэж бодож байна. Нэвтрүүлгийнхээ төгсгөл танаас асуухад гадаад эдийн засгийн хүчин зүйлсээс хамаарч Монголын эдийн засагт за цаашдаа урт хугацаанд бас ямар эрсдлүүд харагдаж байна. Одооноос сэргийлэх ямар арга хэмжээг монголчууд Монголын засгийн газар авах зүйтэй гэж та эдийн засгийн хүний нүдээр харж байна. Тэгэхээр бол яг эдийн засгийн хүний үгээр харахад бол яг хямран гэж шууд хэлэхэд бол хэцүү эрт байгаа. Гэхдээ бол мэдээж гадаадын хөрөнгө оруулалт багасаад хамгийн гол Монголын эдийн засгийг яг ингээд гадаадын нөлөөнөөс тусгаарлаж байгаа юм бол энэ оюутлын хөрөнгө оруулалтаа. Тэгэхээр Монголын эдийн засаг бол өөрөө 8 тэрбум. Тэгээ гаднаас орж ирж байгаа хөрөнгө Rio Tinto компани 3-4 жилийн турш оруулж байгаа хөрөнгө оруулалт бол 8 тэрбум доллар байгаа. Тэгэхээр энэ их хөрөнгө оруулалт энэ бүтээгдэхүүнээ тэмцэх хэмжээний. Тийм, талааны нийт бүтээгдэхүүн тэмцэх хэмжээний мөнгөийг оруулж. Тэгэхээр энэ нь бол эдийн засгийг бол энэ хямрахаас бол хамгаалаад байгаа. Гэхдээ энэ хөрөнгө оруулалт зогсох юм бол ер нь бол эдийн засаг бол эрсдэлтэй болно гэж тэгж харагдаж байна. За баярлалаа, бидэнтэй холбогдож бас сонирхсан асуултанд хариулсанд баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа. За тэгэхээр бид хоёрын ярилцж байгаа сэдвээр бас MICC хөрөнгө оруулалтын банкны ерөнхийлөгч Ажил Эрдэнэ бас энэхүү байшраа илэрхийлж байна. Зарим талаараас чамтай адилхан байшрыг илэрхийлж явах шиг байна л да. Юу вэ гэхээр урд хөршийн эдийн засаг бол хямрахгүй, хямрал гэж хэлэхэд бол арай эрт байна. Бас их хуудуутай үг буцаад сэргийнэ гэдгийг бол хэлж байна л да. Тэгээд өнөөдрийн дугаараар хамтран ажилласанд баярлалаа.
За үзэгчдээ хүндээ бид дараагийнхаа дугаараар олон улсын эдийн засагт өргөдөж байгаа үйл явцыг Монголынхаа эдийн засагтаа холбож олон улсын эдийн засгийн үйл явцыг дүгнэж тав бүхэндээ хүргэж байгааг зорих болно.